нээлтэл тоглол энэ хоёр хүн бид хоёр л харж ийн гэл нээлтэл тийм битгүй нэг тийм санаа. Би танарт бас нэг амар сүн юмэрч үү. Гэтэ энэ аимшиг юм биш л дээ. Зүгээр миний жоохон багтаа төсөөлөн бодох чадвар амар хөрхөн байсан заяа. Би ингээл жоохон багтаа ингээл унтгаал ингээл чихмэгээ ч юм уу доош хараад би ингэж унтдаг байсан жоохон багтаа. Яг ихт доош харснаа толгоо зүтгш болгоод унтдаг байсан аахгүй юу. Тэгсэн чинь би ингээд унтчихад өөрийгөө зүрхний цогцолт юм уу мэдгүй. Зүрхний цогцолт айгуу сайн сонсдог байсан. Би тэгтээ нэг жоохон биш жоохон байсан болохоор зүрхний цогцолт гэдэг зүйлийг мэдэхгүй. Яг ингээд зүрх цогцолж ийн гэдгийг мэдэхгүй. Яг ингээд унтангууд гэлж гэн цоцогддог байсан аахгүй. Тэрийг би жоохон багтаа ингэж боддог байсан шүү дээ. Миний ингээд дэрэн дотор хүмүүс жижиг хүмүүс амьдэрдэг. Тэгээд дэрэн дотор байгаа хүмүүс хоол ич гэж боддог байсан. Ингээл яг ингээл мах ирчээд байгаа юм шиг ингээл эсвэл мэдгүй ногоо ирчээд байгаа юм шиг ингээл гэл дуурдаг гэсэн аахгүй. Би тэрийг яг хуу юм ирчиж байгаа юм шиг ойлгодог байсан шүү дээ. Санаа багцдаг. Тэгээд нэрээ сонс гэж байдаг те. Чи юу гэж бодож байна? Тэгэхгүй. Байдаг штэ. Би бүр зөндөө болгоод харсан юм чинь. Бас нэг зөндөө нэг түүх байгаа л та. Энэ болохоор арай битэн болсон байсан. 10 жилд 8 дугаар анги болоо 7 дугаар ангид. Манай урлагийн зал сүнстэй гэл хүмүүс ярьдаг байхгүй юу? Хэрвээ та нар би штэ тэ 3 дугаар ангиас 8 дугаар анги хүртлээ 75 дугаар сургуульд явдаг байсан аахгүй юу? 75 дугаар сургууль. Тэгээд би тэндээс шилжсэн л дээ. Дунд ангиасаа би өөр
байсан болохоор тэгэл бас тоохгүй. Тэгтээ ер нь амар их юм болж байсан гэсэн манай сургуульд 75 доор сургуулийг ер нь хүмүүс бүгдээрээ мэддэг сүнстэй гэдэг нь жоохон ойхон хүртэл сүнсарлаа гэд цооныхоо тавцангаас ширээ мөргөөд унаад бэртжсэн үйл явдлаас зөндөө байдаг. Йоо би та нарт bijтэй бүр амар бүр саяхан би харсан бишээ. Саяхан бараг тохиолдсон сүнстэй үйл явдлыг ярьж өгөө. Йоо бүр та нар бараг сонсоо гайхав. Би өстэй сая 2017 онд Монгол явсан штэ. Тэгээд би найзуудтай хамт найрамдал явсан баггүй, найрамдал туслаа. Хэрвээ та нар найрамдал туслах явсан бол бараг мэднэ. Найрамдал туслалт угаасаа сүнстэй гэдгийг мэдж байгаа. Хамгийн гол нь нэг манай бүлэг болохоор найрамдал явсан хүмүүс бараг мэдгүй хаа Солонгын байр байдаг штэ. Солонго бүлгийн ногоон өнгөтэй байр гинэ байшингууд. Хэрвээ Солонго бүлгийг мэдж байгаа л нэг ногоон цагаантай байшингууд тэгээд артаа ойтой байдаг штэ. Тэгсэн чинь яг найрамдал яваад 2 дахь өдрийн шөнө би зүгээрээ чаалж ирсэн заяа. Манай найзууд бүгдээрээ унтчихсан. Тэгэл би сэрэл байжсэн чинь ингээд би яг шөнө бүр шөнөлцсөн байсан маа бүх хүүхдүүд унтцсан. Би яагаад тэгж сэрсэн ойлгоогүй би сэрэл ингээл нэрөөсөө нойрмор өрөхгүй байжсэн чинь яг миний орон доороос биш тэ ийм ч юм гарсаагүй яг миний орон доороос би нарт сонсгоё. Яг ингээд нэг хүн ингээд орны доороос ингээд мэйжаад байгаа юм шиг ингээд хараа. Эндэгтэй нэгсэн яг тэр шиг сонсогддог байна. Ингээд заяа. Ингээд мэйжаад байсан. Йоо тэгээд хамгийн амар нь би тэрийг биш тэ юусоо ийм сүнс ч юм уу тийм юм гэж бодоагүй байхгүй юу. Юусоо тийм бодоагүй. Зүгээр л доороос ингээд салхилаад навч цэцэг мэцэг ингээд модон дүрэгдээд л дуурж байгаа гэж би бодсон гэдэгт. Орон доороос юм байжаад байхад амар тийм нэг байшингийн доор байгаа цэцэг навч ингээд үргэлдээд дуурж ийн гэж бодчиход унтаад өгсөн заяа. Яа. Тэгсэн чинь маргааш нь манай нөгөө нэг байшин байж тээ. Уул нь бол та нар мэдж байгаа л Солонго бүлгийн яг урдлын яг ихний байшинд 8 хүн орж болд юм штэ. 2 хаалгатай нэг байшингийнх нь нэг өрөөнд 4 хар, нэг байшингийнх нь нэг өрөөнд 4 хар гэдэг байхгүй. Тэгсэн чи хамгийн биш нэг байшингийнх нь нэгэнд нь 4, нэгэнд нь 5. Ингээд 9 хүн байж болох байшин баггүй юу? Мэдээж охтуудын өрөө. Тэгээд би 8 найзуудтай ихтэнд орж ирсэн. Тэгсэн чинь өглөө бид нар өглөөнийхөө цайг уучаад амралтын өрөөнд ороод байж исэн чинь манай нөгөө өрөөний охтууд унтаж чадаагүй мадаагүй гэдэг яагаад гэсэн чинь ёо юу вэ? Ёо би яагаад энэ сая юм надаа. Яасан гэсэн чинь харин Мишкагийн орон доороос юм ингээд мэйжад ингээд ураад байсан гэж авдیں۔ Тэгэл би бүр юу яриад байгаа юм бэ? Тийм үү гэлтгсэн. Тийм тэгээд бид нар бүр хайхаад гэрлээс хаад ороо нийлүүлээд бүүнөрөө бараг тэрвэрлдээд унтсан гэд.
Тэгсэн чи яг нөгөөрөний охтуудад тийм юм тохиолдсон. Нөгөөрөний охтууд энэ манай найзууд л доо. Тэгсэн чинь тэр яг тийм л юм байсан байхгүй. Оронд орсон юм байжаад. Тэгээ угаасаа манай багшийн ярьж харж ирсэн. Энэ ойр орж болохгүй шүү. Нойлячуд яг ойдаг. Энэ ойр руу орсон гэд олдоогүй үйл явдал зөндөө олж ирсэн. За тэгээд найрамдал туслангийн сүнсийг ярих юм бол тэгэл амар их бид нар бүр нэг удаа бөөнөрөө саравчанд найрамдлын сүнсийн талаар яриад oh my god тэр бол тэр хайрлтгүй юм бэл. Зөндөө амар юм болж ирсэн юм бэл. Тэгэл би бүр ажиллаа. Та нарт одоо сүүлийн удаа ярих байгаа явдал бол бүр амар заяа. Манай найз тохиолдсон. Тэр нь болохоор хөдөө амьдардаг байсан аахгүй юу? Тэр хүүхд. Манай найз л та. Тэгээд хөдөөсөн чинь за би нэг ярих боллоо тэггүй бол та нар бүр амар айжнах. Ярьж уу. Хөдөө мөрөөнө явж исэн чинь ард нь нэг хүн байгаа юм шиг санагдаад. Бүр арай ном байгаа юм шиг санагдаад эргээ харсан чи юм байхгүй. Тэгэл морой унаал явж тавих явж исэн гэсэн. Тэгсэн чил харт нэг юм суудсан юм шиг санагдал болдог. Эргээ харсан чи байсан гэсэн. Тэгэл шууд жолоогоо алдал бүр цочж бочвол мор зөрний үргэл. Тэгэл эргээ харсан чи байхгүй. Тэгэл гэрлүүгөө ороод хамгийн гол хүн тэрнээс балмагдаж харахгүй л гэдэг та нар ойлгоорой. Угаасаа хаасаагүй сүнс байгаа, хаасаагүй тийм юм байгаа. Гол нь аюулгүй байх хэрэгтэй. Угаасаа сүнс гэж угаасаа л байдаг. Хэрвээ та нар айгаагүй комент хийсгэж хэрвээ жоохон айсан бол айсан гэдэг комент хийсгэж ер нь саяны яриануудыг та нарт жоохон аим шиг санагдсан эсвэл миний аим шиг санагдсан. Тэгтээ би яг үнийг л жоош минь бодд явдал би яг л өөртөө болсон тэгэл яг л тийм болсон зүйлүүдээ ярьж байгаа. Тэрнээс нэг удлаа хүнээс сонсож байгаа улаан төгбөл гэдэг шиг болоо яриагүй. Энэ яг миний амьдралд яг болж ирсэн л үйл явдлууд байгаа. За тэгээ та нарт хэр санагдсан комент хэсэгт бүр заавал өөрсдийнхөө реакшн тэр болгоно заавал бичээрэй. Надад энэ болгоныг уншихад амар гой сонирхолтой байдаг болохоор би комент унших амар дуртай. Дараагийн бичлэгээ хийхдээ химээр санагдал тийм гоё ирж үж авдаг болохоор та нар минь заавал комент бичээрэй за. Юу ч бичихгүй зүгээр л сонсоод гарч байна. Одоо амар сонио. Би та нарыг дургуун анилж удаад байдсан.
намайг гой дэмжээд тэгээд ямар санагцнаа заавал коммент хэсэгт бичээрэй. За юу. За тэгээс хабраа